системд одоо жишээ нь танхим ч гэдэм үү эсвэл бизнес эрхлэгчид ямархуу байдлаар оролцох боломжтой. За сая бол одоо ерөнхий сайд учрлын зүгээс те чөлөөлөе гэдэг бодлогын хүрээнд 5 шинэ одоо эрчим хүчний их усүр дээр сонгон шалгаруулалт зарлана гэдэг аль биесээр мэдэгдсэн. За тэгээд энэ дээр үн тариф нь тодорхой юм уу? Бизнес эрхлэгчид үнэхээр сонирхохоор хэмжээний одоо төсөл байж чадах юм уу? Энэ дээр одоо яг юу гэж харж байна? Яг нь одоо энэ бол бодлогын шийдвэр, засгийн газрын шийдвэр. Тэгэхээр нэгдүгээр хүндэтгэж үзэх ёстой, хоёрдугаар нь зайлшгүй шийдвэр байсан байх. Өнгөрсөн жилийн өвлийг ажид авсныг бид бүхэн мэдж байгаа. Дээр нь одоо Монгол улс чинь үндсэндээ ганцхан станц тавьсан. Энгийнээр бол одоо дөрөвдүгээр станц. За өөр олон их усруудад гэхдээ дөрөвдүгээр станц маань 84 онд ашиглалтанд орсод 40 гаруй жил болсон. Одоо машинаар бол нэлээд хуучирсан. Тэгэл яг энэ тэнд нэг косметик засвар хийгээл ажиллаулаад байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр нэг гадны эксперт хэлжсэн. Гэхдээ та нар яг ингээд зайлшгүй шаардлага зүйлсээс харгалаад яваад байна. Тэгээ та нар бол энгийнээр бол 70 настай өвгнийг 18 настай охинтой бүжиглүүлээд байгаа л гэсэн үг шүү. Тэгээ тэр хүн одоо хэдэн удаа ирэхгүй тийм ээ. Тэгээ нэг 2 3 эргээд толгойн эргээд унш. Тэгэхээр энийг одоо нухацтай урдаас хараад системтэй дараагийн одоо их усрээ хизээ хааны яаж оруулах ингээд төлөвлөөд хөрөнгө оруулалт тийм ээ шийдвэрээ гаргаа явахгүй. Тэгэхээр энэ бол одоо ингээд энийг би 10 жилийн өмнө сонсч байсан. Үндсэндээ тэрнээс хойш яг адилхан хэлбэрээр яваад байгаа. Тэгэхээр энэ асуудлаа одоо дөрвтэй шийдэх хэрэгтэй гэдэг. Дээр нь 2019 оны 6 сард зэрэг төрчмөчний хуульд өөрчлөлт ороод өөрөлд хамгийн ихний ер нь шинэ технологид салбарыг нэвтрүүлэхийн тулд эхлээд бүх юм тодорхой учраас дэмжлэг үзүүлдэг. Тэгээ явж байгаад мачур буюу салбар нь өөрийгөө ингээд даваа явах хэмжээнд олж өрсөлдөөнийг оруулдаг. Энэ чинь болохоор аукцион. За 19 онд аукцион нар явнаага хуулиндаа өөрчлөлт оруулсан. Тэгээд тэрийг чинь дагаад ямар процессор яаж уусгах юм бэ гэдэг журам дүрм процесс нь тодорхой байх хэрэгтэй. Одоо тоглоомын дүрм. Гэтэл өнөөдрийг хүртэл болоогүй хийгдэггүй. Ингээд 7 жил. Тэгээ ердөө сарын өмнө Монголын хамгийн анхны одоо хууль өөрчлөлтөөс хойш 7 жилийн дараа Мандалгоо дээр одоо 100 мегаваттын салхины цахилгаан станцын аукционы одоо зар гарлаа. Тэрийг дагаад дөнгөж одоо 2-7 хоногийн өмнө тийм ээ засгийн газрын шийдвэрээр одоо энэ өвлийн одоо эрчим хүчний хомсдол тийм ээ тулгарх хүндрэлийг давахын тулд яралтай гормоор 5 аймагт 5 байршил дээр нар батарей хөрөмтлөөрийн ийм хослол станц барина. За энийг яралтай гормоо. Энэ бол яг хуу одоо бизнесийнхэн бол хүлээж аваад одоо гадаадын болон дотоодын энэ сонирхлуудаа илэрхийлэх хугацааны өрөнд өгсөн байгаа. Энэ жилдээ багтааж оруулна гэдэг бол одоо маш чаленж, маш олон том сорилтууд бий. Өөрөөр нь хэрвээ энгийн нөгөө процессороо явах юм бол дор хаяж нэг жил 2 жил болж ээж одоо амжилттай төсөл тийм ээ аль тал нь хүлээж авч байгаа тал хүлээлгэж өгж байгаа тал нь нэг итгэл найдвартай бүрэн бүтээн болох байхгүй юу. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол тодорхойгүй гэдэг юм уу одоо яг үндсэн одоо нөгөө нөхцлүүд нь тийм ээ техникийн болон эрхцэн одоо гэрээний гэдэг нөхцлүүд нь бас тодорхойгүй юмнууд нэлээд байх шиг байна. Гэхдээ яг нэг үеийн хувьд бол манайч одоо сэрэг төрчмөчний том их усрууд систем талбаруудад 13 жил болчлоо. Бас нэг алдаж оноод үтцсэн. Тэгэхээр энэ бол оролцож байгаа одоо хувийн сектор гэдэг юм уу бизнес хөрөнгө оруулж байгаа гадны компаниудын хувьд бол тийм амар одоо хэлбархан хурдан явуулсан биш ээ. Нэлээд одоо давааг давж яж гэдэг юм асуудлуудаа цэгцэлж ээж одоо энэ ондоо багтаж энэ 200 мегаватт энэ дутагдлын одоо тодорхой хэмжээгээр одоо нөхөх тийм ээ их усрууд ашиглалтанд орох магадлал бол байгаа. Чаленж нь яг хаана одоо сорилт нь за одоо нөгөө том төхөөрөмжийн нийлүүлэлт дээрээ юу эсвэл зөвшөөрөл олгох тэр процесс дээрээ юу эсвэл одоо сүлжээнд одоо тий эрчим хүчийг нийлүүлэх дээр байна уу? За хамгийн гол мэдээж одоо болохгүй бүтгүүд дурдвал одоо урт чагсаалт гарна. За зөвөр би хоёрхон хамгийн гол юм хэлдэг. Нэгдүгээрт энэ бол жижигхэн төсөл биш. За нэгдүгээр 40 сая доллар байдаг юм уу тийм ээ? Надад тооцсон. Монголд бол энэ чинь том хөрөнгө оруулалт. Дээр нь саяны хэлдгээр энэ чинь бол нөгөө стандарт бус процесс нь одоо ингээ яралтай гормоор явж байгаа учраас одоо тодорхойгүй мэттэй учраас санхүүжилт хийх хэд одоо амаргүй. Өөрөлд чинь ямар ч хүн одоо бизнес хөрөнгө оруулахдаа бас би чи энийг нэг 100 төгрөг оруулаад нэг 5 жилийн дараа 150 төгрөг болох юм байна гэдгийг итгэл өмшөлт төржиж оруулна шүү дээ. Тийм биш эрсдэлтэй байх юм бол тэгснээс зүгээр банкнд хадгалуулаад гэцээ хэлээд тавьчих юм бол
одоо санаа зовхомгүй. Тэгэхээр тийм хэмжээний тариф байхгүй гэсэн үг. Тариф нь одоо яг тодорхой ямар одоо нөгөө аукцион учраас тарифа одоо оролцох талууд өгнө. Гэхдээ тэр тарифаар үнэхээр одоо заагдсан хугацаанд нийлүүлж чадвар одоо PPA гэдэг шүү дээ. Гэрээ маань үнэхээр одоо энэ хөрөнгө оруулагчид эдэм индустри хэрэгжүүлсэн одоо бизнесийн байгууллагуудаа зөвхөн тарифаар биш олон чухал суурь нөхцөл байдаг. Тэр нь одоо хангахгүй юу гэдэг нэг том чаленж. Эндээс хараад санхүүжилт өгөхгүй юу. Санхүүжилт гэдэг чинь зөвхөн одоо өөрийн хөрөнгөөс гадна дийлэнх нь одоо банкнуудын зээл орж ирж шүү дээ. Банкнууд ч юм бол маш нарийн одоо нөгөө шалгаж нэгтгэж яаж за энэ манай зээлсэн мөнгө ингээд баталгаатай эргэж төлөгдөм байна гэдгээ техникийн хувьд санхүүгийн хувьд туйл хэрэгцээ хувьд тийм ээ гэрээ хилцлийн хувьд нэгтэлж оруулна. Тэгэхээр энэ маань цаг хугацааны хувьд бол нэг том чаленж юм. За хоёр дахь нь болохоор яг хүмүүс ингээд сүүлүүд одоо бараг нэг 100 айлынхан хийдэг гэдэг шүү. Батарей амархан нарны дэдгц ингээд нэг хитэн шам зоогоол тавиал батарейг контейнер авчирал зоогоол одоо нөгөө залгуур залгадаг шиг. Энэ чинь бол яг том аврын системийн тоноглагч өөрөө нэлээд комплекс дизайн зураг. Дээр нь энэ чинь зүгээр ингээд нэг агуулгад хөвчээд юм биш. Одоо нэг эрэг боолтол байж идэг шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас тодорхой хэмжээний Монгол өөрөө логистикийн ямар төвхтэй байлаа тийм ээ. Тэгээ энэ хэмжээний тоноглолыг богино хугацаанд нийлүүлж үйлдвэрлээд тээвэрлж авчираад нийлүүлээд тэр нь одоо бидний хүсэж байгаа одоо үн тийм ээ. Хүн чинь мэдээж яаралтай би таны нэг юм хурдан авъя хүн чинь жоохон нэмэл өчтдөг шүү дээ. За танд хэрэгтэй бол тамаа авт. Гэхдээ бид нар одоо өөр хүндэгчсэн 10 цаас илүү үгүй юу. Тэр нөгөө мэдээж 8 ээж байгаа юм чинь тэр талаас хараач та нар тийм яруу юм бол энэ үнээр ийм хугацаанд аваа гэдэг. Тэгэхээр эн чинь бол төсөл хэрэгжүүлж байгаа бизнесийн байгууллагуудын хувьд бол тийм боломжтой гол нь цаг хугацаа шаардсан хоёрдугаар тийм боломжтой үнээр энэ хугацаанд тоноглоод авч чадахгүй юу гэдэг бол өөрөө бас том асуултын тэмдэг гэсэн. Тэгэхээр энэ хоёр бол нөгөө саяны хэлдгээр миний хэлдгээр урт жагсаалтын дундаас зүгээр хамгийн чухал гэдэг юм хамгийн байж болохоор тий. Одоо хүндрэл үүсгэж магадгүй хоёр нөхцөлийг дурдаа гэвэл одоо энэ хоёр л байна та. Одоо эрчим хүчний салбарын үн тарифыг нэмэгдүүлээд салбарын алдагдлыг хаах уу эсвэл үнэхээр өнөөдөр үүссэн байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад салбарын ерөнхий потенциалыг сайжруулах уу үгүй юу? Тодорхойгүй асуудлууд байгаа даа л да. Таны хувьд яг юу гэж харж байна? Тэгэхээр ер нь бол одоо ингэж харахаар цалин гээд нэг талаас ярьж байна те. Дээрээс нь засвар үйлчлэгээ одоо энэ хөрөнгө хийх ёстой наад захын хөрөнгө оруулалтуудыг хийхгүй болвол ерөөсөө явахгүй нэ гэдэг. Гэтэл суураараа энэ тарифыг өөрчлөнгүүт салбар сайхан болно гэдэг нөгөө талдаа бас яриад байдаг. Тэгэхээр яг бодит нөхцөл байдлын та юу гэж үнэлж байна? Тэр саяхан одоо сар хөрөхгүй хугацааны манай эрчим хүчний салбарын хоёр үйлдвэрийн нэвлэлийн байгууллагаас мэдээлэл гаргасан одоо 50 жагсаал хийсэн одоо салбарын ажилтнуудын одоо аюулгүй байдал тийм ээ нийгмийн хамгаалал цалин улс одоо олон юм туйлдлаа одоо чаддаг мэддэг гайгүй инженерүүд нь урхаа руу яваад алга боллоо эрчим хүчний сургуулиуд дээр цахилгаан дулааны чиглэлээр сурдаг оюутан байхгүй боллоо тэгээ энэ хэдэн станцуудыг чинь хүн ажиллуулахгүй бол болохгүй нэ за ингээд нөхцөлөө сайжруулъя цалин улсаа нэмэхээр манай салбар чи өөрөө одоо богино хугацааны 729 тэрбум төгрөгийн өртөө одоо тэрийг шийдэж чадаагүй. Дээр нь эн чинь нөгөө банкын засвар үйлчилгээ хийж өглөөд авна. Нөгөө машинд нэг жилийн тогтмол үйлчилгээ гэдэг чинь тосон марсын шинжил цолиод ингээ эрэг болтон чангадаг. Тэрийг хийж амжихгүй ингээ өвлжөнгөө нөгөө төрөний хэлдгээр хазаа тултал нөгөө зогсож чадахгүй тавьсан. Тэгээ энэ богинохон зуны богино хугацаанд засвар үйлчилгээ хийхээр мөнгө байхгүй. За ингээд инхээр яалтчгүй энэ одоо за тэгэхээр бүр нөгөө нэг том хөрөнгө оруулалт тийм ээ. Одоо энэ нөгөө юу системийн одоо том өндөр хүчлийн шугамдын станцуудыг бариад шин том их өсрөөд оруулах гэдэг эн чинь бол маш их том хөрөнгө оруулалт хугацаа шаарддаг. Тэгэхээр энийг бодох нь байтгаа өнөөдрийн нөгөө асуудал дээр тулгарсан. Тэгэхээр энэний одоо гарсан нь угийн ингээд өмнө нь яг ингээд усын төсөх тийм ээ. Энд чинь усын татсан. Энд чинь бол гэхдээ нэг бодлын их буруу хараад та өөрөлдвөл татвар төлөвчний мөнгөийг авсан энэ хармаанаасаа аваад нөгөө хармаанаасаа гаргаад заамаа та нарын нэг уучраа олж байв. Тэгэхээр хүмүүсийн зүгээс харахаар эрчим хүчний үн нэмэгдээг юм шиг өөрт нь одоо яав засгийн газар шийдсэн юм шиг. Яг үндэ эн чинь ямар ч хүмүүс одоо зөв ойлголтын өгүүлгүйгээр өөртөөх нь мөнгөөр төр зуртаал одоо нөгөө төрөний хэлдэр хойд тормогоор нөхцөн байхгүй. Тэгэхээр зайлшгүй одоо салбарыг бүрэн одоо либералчилсан гэдэг бол бид түрүүнээс энэ рүү салбарын онцлогоос хамаарат улс орны онцлогоос хамаарат тодорхой баланстай хязгаартай цаг хугацаатай явах хэрэгтэй. Тэгэхдээ энэ одоо учиргүй одоо манайхан ч нөгөө бизнес ихээр одоо нугалахгүй бизнес шиг ярьдаг шүү дээ. 100 төгрөгийн 200-аар зарахгүй бол эрчим хүчний салбар ч угийн тийм өндөр ашигтай салбар биш. Тэгэхдээ урт хугацаанд
найдвартай гэрээ хэлцээртэй байх юм бол тодорхой хэмжээний бага боловч урт хугацааны тогтмол одоо ашигтай үйл ажиллагаа явуулдаг салбарын онцлог байна л да. Тэгэхээр тэр нөхцөлийг хангахын тулд тэр дулааны үнэ, цахилгааны үн тариф нь гадаадын дотоодын хөрөнгө оруулагчдыг бизнесийнхнийг татах тийм ээ. Тэгээд гэрээ хэлцээр нь урт хугацааныхаа амлалтандаа урт хугацаанд хүрэх. Энэ нөхцөлийг хангасан байжээж энэ салбараар бид нар нэг 5-10 жилийн дараа нэг өвөл болохоор нэрчин болж болохоо байлаа. Нэг манайхан буруутай байдаг ш 5 дугаар станцыг хэн зогсооч үгээл цахилгаан таслаад дулаан өөрөө байрны сэрхэн болоод ирэхээр. Тэгээд энэ асуудлаас нэг гарчвал эн чинь ард түмэн санаа зовоод энэ өөр улс төр хийгээд авах шаардлагагүй байхгүй. Та бүхэн өнөөдөр харж байгаа. Өнөөдөр харилцаа холбоон дээр хаана хэн хэрүүл зарах хийгээд одоо өмнө өндөр байна бага байна энэ хуучин гарууц зараад байна гэж байгаа байхгүй бол. Яг зах зээлийн зарчмаараа одоо хэвлэл мэдээлэл харилцаа холбоо банк санхүү энэ салбарууд ч ингээд өөрөө жишг одоо нэг олон улсын жишг гэдэг юм уу жайгаараа явж байна. Тэгэхээр манай эрчим хүчний салбарын тийм биш учраас нэг улс төрийн бас нэг тоглолт их талбар болчихдог. Яг үүндээ та бүхэн харж байгаа Монголд улс төрийн одоо нөхцөл байдлыг юу болохоор хоёр юм гараад ирдэг. Зөвчм мөрчм бомд хоёр толгой эрчим хүч. Тэгэл би энийг ямар нэгэн байдлаар буруутгах, эзэн хайх, шүүмжлэх, за тэрийг одоо давсан, дарсан баатар болох гэдэг. Энд чинь бол зүгээр одоо ингээд нэг байнгын цикл 15 жилийн өмнөх улс төрийн хүмүүс амандуудах эрчим хүчний одоо проблем асуудал өнөөдөр харах юм бол бараг адилхан баг гэсэн. Тэгэхээр энийг өөрчлөхгүйгээр бид нар одоо 28 29 онд яг адилхан юм яриад одоо өнөөдөр нэг төсөл газ хийчихгүй одоо болохоо байлаа гэдэг ийм одоо богино хугацааны хам аргацаас нь шийдлээрэл явах хэмжээнд байгаа юм л да.